Та бие махбодоо өвтгөрөө эсвэл сэтгэл санаагаа хямрахаараа хаашаа хүнд ханддаг вэ? Бид хин нэгэнд найдаж хандхаасаа илүүтэйгээр өөрийн мань дотоодод өөрийгөө эдгэх хүчин байдгийг мэддэг болсон шүү дээ. Энэхүү өөрийн дотоод хүчээ мэдрэхийг хүсэж байвал сэтгэлийн шидийн менторуудын хүслээ бүтээх ивентэд оролцохыг урьж байна. Таны хувьд сэтгэлийн амар амгалан гэж юу вэ? Та яг одоо цагтаа оршиж чаддаггүй. Ажил дээрээ байхдаа гэртээ хараад ямар хоол хийх тухайгаа бодоод гэртээ хоолоо ээж явахдаа ажил дээрээ дуусгаж амжуулаагүй. Эсвэл маргааш очиод юу хийхэд тухайгаа бодож идэггүй. Магадгүй ингэж бодсноороо өглөө маш ядарсан нойрмог байдалтай сэрдэг. Хэрвээ та ийм байдалтай байдаг бол ийм байдалд орж ирсэн бол манай ивэнтийг сонирхоод үзээрэй. Би өөрийн амьдралыг бүтээхийг сонголоо. Та үгээрээ, зүрхээрээ, төсөөллөөрөө, мэдрэмжээрээ ирээдүгээ бүтээдэг гэдэгт итгэдэг үү? Хэрвээ та энэ талаар сонирхож байгаа бол шидийн хүчээ бүтээ эм тутмаа нэг дээрээ 2026 оны 1-р сарын 17-нд хүслээ бүтээх эм дээр уулзцгаая.